Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэнд хүргье. Улаан улсмын 2 дугаар цэцэрлэг нь хамран сурах тойргийнхаа 2-5 насны 269 хүүхдийг 8 бүлгээр хүлээн авч сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Манай байгууллага маань Асын хараагаа сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт гэж тодорхойлсон байдаг. Эрхэмлэх зүйл маань чанартай сургалт, чадварлаг багш, тоглог орчин, төлөвшсөн хүүхэд. Бид бүхэн сэтгэл байвал шийдэл олддог гэдэг уриатаагаар сургалт хүмүүжлэлийнхээ ажлыг тасралтгүй, уян хатан, нээлттэй, ил тод байдлаар явуулж байна. Байгууллагын менежментийн загварчлалыг эцэг их олон нийт болон багш ажилчдынхаа санал дээр тулгуурлаж дараах байдлаар тодорхойлно. Хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагааны төлөвлөлт гаргана, ажиллаж байна. Бид бүхэн багшийн дүр төрх, хүүхдийн дүр төрх, ажилтны, эцэг эхийн дүр төрхийг тодорхойлсон. Багш хүний дүр төрх ямар байх вэ? Зөвлөн туслагч, ёс зүйг эрхэмлэгч, тасралтгүй хөгжигч. Тэгэхээр бид бүхэн энэ хэрэгжилтийг хангахын тулд хүн бүхэн ямар ажил төлөвлөж, ямар үр дүн гаргаж, хүүхдтэр яаж харагдаж байгаа байдлаар нь 2 удаагийн хилцүүлгийг зохион байгуулна, нэг нэгнээсээ арга туршлага солилцож хамтран ажиллаж байна. Мөн бага, дунд, ахлах бэлтгэл бүлгийн зорилтуудыг дэвшүүлэн тодорхойлсон байдаг. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд багш бүр шинжлэх сургалтын хөтөлбөр дээрээ уялдуулан хүүхэд бүрийг хөгжүүлэх, хүүхдийг нээлттэй байлгах, хүүхэд аз жаргалтай, сайн сайхан байлгах, хүүхэд ирээдүйдээ итгэл үнэмшилтэй байх, аюулгүй амьдрах орчинд сурч хөгжих боломжийг олгож байна. Зөвлөн туслах, ёс зүйг эрхэмлэгч, тасралтгүй хөгжигч байна. За, зөвлөн туслах ажлын хүрээнд сагил сум, бүх морин сумын багш нарт нээлттэй үйл ажиллагаа зааж арга зүгээ түгээн дэлгэрүүлсэн. Манай хөгжмийн залуу багш нар Мөнх Эрдэнэ, Нарган Баяр, Батцэцэг, Булган багш нарт бас дэмжлэг хамтарч ажиллаж бас арга зүгээ түгээн дэлгэрүүлж ажилласан. За, хүүхдийг хөгжүүлэхийн тулд 2 дугуйлан хичээлж байна. 2 дугуйланд нийт 48 хүүхдүүдийг хамруулан ажиллаж байна. За, хүүхдийг хөгжүүлэхэд эцгийн оролцоо маш чухал байдаг. Эцэг эхт маань зөвлөн туслаж, эцэг эх зөвлөгөө өгч, бүгдээрээ эцэг эхтэйгээ хамтарч, бүлгийн багштайгаа хамтарч хүүхдийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Манай цэцэрлэгийн хүүхдийн дүр төрх бол хүүхэд хүсэл тэмүүлэлтэй, аз жаргалтай, зөв дадал хөвшилтэй болохын тулд дараах ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. За, хүүхэд хүсэл тэмүүлэлтэй хүүхэд буюу энд болохоор хүүхдийн авьяас сонирхол, хүүхдийн хүсэл сонирхол, авьяас чадварыг дэмжүүлэх, бодит сургалтын орчин бүрдүүлэх, хүүхдээсээ суралцах. За, хүүхдэд чи чадан гэсэн итгэл үнэмшилийг ингэж олгох. Мөн амжилтыг нь хүүхэд бүтээл дээрээ гаргаж байгаа, хүүхдтэй харилцаж байгаа харилцаан дээр гаргаж байгаа тэр чадваруудыг ингэж дэмжин ажиллаж байна. 2025-аас 26-ны хичээлийн жил ахлах бүлгийн 33 хүүхдийг хүлээн авч сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Ахлах бүлгийн зорилго бол хүүхдийн бие даасан байдал, бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд тоглоом зурсан арга зүйг түлхүү хэрэгэлсэн. 2005-аас 2026 онд боловсролын газрын тогтмол ажлын төлөвлөгөө календарчлсан байдлаар бид бүхэнд хүрэлцэн ирсэн. Энэний дагуу сургуулийн өмнөх боловсролын мэрэгжлийн хөгжлийн бүлгийнх нь мөн сургуулийн өмнөх боловсрол яг юун дээрээ түшгэлж ямар үр дүн гаргах вэ? Ахиц амжилтаа яаж тодорхойлох вэ? Хамтарч багаараа яаж ажиллах вэ талаараа бас төлөвлөгөө гаргасан. Энэ 2 төлөвлөлтөн дээрээ үндэслэж бид бүхэн 25-аас 26 оны хичээлийн жилд ямар зорилтыг дэвшүүлж ажиллах талаараа бас төлөвлөлтөө гаргаж ажилласан байгаа. 2025-аас 26 оны хичээлийн жилд суралцгүйг дэмжсэн хичээл сургалт үйл ажиллагааны менежментийг хөгжүүлэх гэсэн малгай зорилгыг дэвшүүлнэ. 8 зорилтыг дэвшүүлэн ажиллалаа. Энэхүү 8 зорилтыг хэрэгжүүлэхийн тулд нийт 30 үйл ажиллагааг төлөвлөж амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тус цэцэрлэг дээр ажилладаг орон тооны бус буюу сайн дурын ажлын хэсгүүдийг томилон ажиллуулж байгаа нь ажлыг тэнцвэржүүлэх, хүмүүсийн
одоо цагийг хэмнэх, нэг нэгнээсээ туршлагаа солилцох ийм боломжуудыг олгосон гэж үзэж байгаа. 2025 онд ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүн чиг үүргүүдийг тодорхой зааж өгсөн. Одоо тухайн ажлын хэсэг нь ямар ажлыг хизээ, хаана, хэдэн удаагийн давтамжтайгаар үр дүнгээ хизээ тооцоолох талаар нь тодорхойлж зааж өгсөн бас ажил хийхэд үнэхээр илүү төхөмтэй байдаг. Мөн бусад ажилчдыг одоо сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа татан оролцуулах зорилгоор нэг ажилтнанд нэг ангид уриалгыг хэрэгжүүлэхэд одоо хамтран ажиллах ажилчдын хуваарийг мөн гаргаж өгсөн. Тэгээд мөн ажлын зорилго нь юу байх вэ? Ямар чиглэлээр ажиллах вэ? Хамтарч юу хийх вэ гэдгийг тодорхой болгосон бидний одоо ажлын бүтээмж дэвшлэхэд нэлээд одоо түлхэж болсон гэж үзэж байгаа. Сарын ажлын төлөвлөгөөг гаргаад тусгай явдаг ба сарын ажлынхаа төлөвлөгөөг хамт олноороо ярилцж байгаа. Энэ сард юу хийх вэ гэдгийг тэрээр төлөвлөж сарын ажлынхаа төлөвлөгөөг тэрээр гаргаж ажилладаг байгаа. Тэгээд сарын ажлынхаа төлөвлөгөөг батлуулаад арчилт нь ингээд тухайн сарынхаа ажлын гүйцэтгэлийг тайлангаа ингээд бичээд ингээд сар болгон ингээд хавсаргаа явдаг. За мөн энэ дээрээ нэг өөрийн үнэлгээг нь хийгээд тэгээд хөндлөнгийн үнэлгээ хийгдчихэж бид нар мөн нөгөө цалин мөнгөн дээрээ нэмэлт урамшуулсан ур чадвар авах гэх юм нэгдэж явдаг байгаа. За төлөвлөлт дэх хэрхэн одоо хянах уу? Явцын үнэлгээ яаж хийх вэ? Зөвлөгөөг яах вэ гэдэг тал дээр бид бүхэн бас ингээд баг хамт олноороо ажилладаг. Тэрний нэг нь бол ингээд хяналт тавих нэг юу үүрэг даалгаврын биелэг хэрэгжилтэн тавих хяналт гэдэг энэ дэвтрийг ингээд ажиллаж явдаг. Энэ дээр бол хинт хариуцуулах юм. Одоо товч агуулга нь юу байгаа? Яг юу хийх гээд байгаа? Өөрөг өгсөн одоо он сарын өдөр тэгээд гүйцэтгэх өдөр нь ямар байсан? Хэрэгжилтийн үр дүн нь ямар байваа? Тооцуулсан юм уу, тооцуулаагүй юм уу? Ямар үр дүн гарсан бэ гэдэг талаар байнга тэмдэглэл хөтлөж сарын эцэст гүйцэтгэлд суурилсан урамшуулал буюу хийснээсээ цалинжих гэсэн механизмыг одоо бас ажил дээрээ хэрэгжүүлснээр тухайн ажилтны ажилдаа хандах хандлага одоо хийх гэж байгаа ажлынхаа гүйцэтгэлийг одоо үнэлүүлэх, үнэлэмж цаашид хийх ажлаа төлөвлөх одоо үндэс суурин болж өгдөг гэж үзэж байгаа. Бид ажлаа төлөвлөхдөө бол төлөвлөлт, хариуцлага, үр дүн гэсэн цэгэл хэлбэрээр ажлаа төлөвлөж, ажлаа үнэлж дүгнэдэг. Төлөвлөлтийг бид одоо хэд хэдэн шалтгааны улмаас хийдэг гэж боддог. Нэгдүгээр нь тодорхой бус байдлыг багасгах, зорилтыг одоо наривчлан гаргах, үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, хяналт шалгалт хийхэд хэлбэр болгох зэргээр одоо төлөвлөлтөө хийдэг. Төлөвлөгөө зохиох нь бол таамаглал өгөөд өнгөрсөн үеийн мэдээ, өөрийн бодит туршлага дээр үндэслээд ирээдүйн байдлыг урдчлан төсөөлөх одоо боломж юмаа гэж хардаг. Бид бүхний одоо энэ мэдээллийн самбар дээр их эцгүүд орж ирээд тухайн ажилтны утасны дугаар, тухайн өдөр гарч байгаа жижүүрийн хуваар, багшийн хуваар эднийг харах бүрэн боломжтой байдаг. Төлөвлөлт одоо хүмүүсийн хүчийг нэгтгэх чухал хэрэгсэл болдог. Тэгэхээр энэ харагдаж байгаа боловсрал, эрүүл мэнд, зөв хооллолт гэсэн самбар дээр тухайн цаг үедээ холбогдож гарсан хууль, тогтоомж, яг хэрхэн яаж хэрэгжүүлэх одоо их эцгүүд ямар аргаар одоо хүүхдийнхаа эрүүл мэндэд зөв хоолтонд одоо боловсралд яаж анхаарах тал дээр зөвлөгөөнүүдийг одоо өдөр болгон шинжилж тавьдаг. Мөн төсвийн сахилга бат иргэдийн хяналт оролцоо гэсэн самбар дээр тухайн цэцэрлэгийн төсөв, орлого зарлагыг хэрхэн яаж зарцуулж байгаа тал дээр нээлттэйгээр сар бүр шинжилнэ одоо тавьснараа тухайн цэцэрлэгийн төсөвтэй хүмүүс одоо танилцах боломжийг одоо нээж байна гэж харж байгаа. Иймээс одоо төлөвлөгөө хийхин тулд бид бүхэн хүлээгдэж бүр дүн тодорхойлдог ба ажилчны ажлыг үнэлж одоо гүйцэтгэлийн стандартуудыг бий болгодоо гэж харж байгаа. За хүүхэд хамгааллын одоо самбар дээр та бүхэн шинээр одоо
гарсан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж байгаа ажлын хэсгийг буюу хүүхэд хамгааллын бодлогын хууль тогтоомж хэрэгжүүлдэг манай энэ самбартаар дээрээс QR кодыг нь уншуулад та судлах бүрэн боломжтойгоор одоо байрлуулсан байна. Төлөвлөлтөн одоо үйл ажиллагааны сайтан боловсруулсан төлөвлөгөө нь бол байгууллагад өөрчлөлт хийх болцоог олгодог гэж бид бүхэн үзэж байгаа. Тэгээд боловсролын одоо хүүхэд хамгааллын бодлого буюу боловсролын ерөнхий хуулийн эцэг асран хамгаалагчид хэрхэн ямар үүрэг эрх үүргийн дагуу боловсролын салбар тэр тусмаа сургуулийн өмнөх боловсролын багш ажилчдаа яаж харилцан хамааралтайгаар байж хүүхэд бүрийн хөгжлийг хангахад хамтарч болох вэ гэдгийг тодорхой заасан байдгийг эцэг их асрангаас сурталчлах зорилгоор одоо байрлуулсан бид бүхний одоо ажлыг ойлгох бас нэг үндэслэл болж байна гэж үзэж байна.